Хэдүүлээ эхлэх тийшээгээ хандах уу? Манай техникийн өрөө нөгөө хүүхдийн өрөөний зурагт болж гинөө шалгаад үзчихээрээ. За таньдаг хүмүүс өөр нутгийн таньдаг хүмүүсийг харагдчих чинь вэ?
Бүгдээрээ сайн байцгаана уу. За өнөөдөр ингээд бүр өмнө нь хардаг байсан ганц нэг хүн харагдаж байна. За тэгээд бас нөгөө орон нутгуудаас сонсголгүй хүмүүс ирээд бас нөгөө яг сонсголоо шалгуулж байгаа тодорхой шалтгаанаар шалгуулж байгаа гэд одоо мэдсэн. Тэгээ сая үйлчлэлийн багийнхантайгаа нөхөрлөөд за болж игэл тийм хүмүүс за таньдаг мэддэг хүмүүс байвал уулзаад за сайн мэдээ тараах хэрэгтэй юм байна гэд ингээ ярилцсан байгаа. За тэгээд тийм хүмүүс одоо ч гэсэн ирж магадгүй. Тэгэхээр ахын дүүс нар маань ч гэсэн дотн сэтгэлээр хүлээж аваад сайн нөхөрлөөрөө гэж хүсэж байна. За тэгээд өнгөрсөн 7 хоногт манай дүүргийн нөхөрлөд болсон. Тэгээд үгээр дамжуулан за яг тодорхой эзний өмнө миний амьдрал тохиолддог зовлонгийн утга учир ямар байдгүй гэдгийг ингээ мэдсэн. За тэгэхээр бас эзний өмнө зовлон ирсэн ч баяр хөөртэй байх давж гарах шалтгаанаа бас аргыг нь олж мэдсэн болов гэж бодож байна. За өчигдөр бас аавуудын нөхөрлө болсон. Аавууд маань ирээд яг ингээд уул нь эрэгтэй хүмүүс ярьж сууж нэг болдог төрлийн хүмүүс биш, хамтдаа юм хийж ээж ямар нэг юм хийж ээж нэг болдог. Гэхдээ өчигдөр бас нэгээ таних мэдэх яг ингээд нэг нэгээ харьцаатай нөхөрлөх цаг гаргасан. За тэгээд оролцсон аавуудын маань хувьд их сайхан байх шиг байсан. За тэгээд дараагийнхаа нөхөрлөлд заавалжгүй оролцож байгаараа. За тэгээд эх сараас ахуулаад налаарч чуулгантныхаа сонсголгүй хүмүүстэй бас ойрхон нөхөрлөё гэд ингээд нөхөрлсөн байгаа. Тэгэхээр бас их бид нар хаанч байгаа ямар ч нөхцөлдөж амьдарч байгаа за бүх сонсголгүй хүмүүстэй нөхөрлөх хэрэгтэй, сайн мэдээ тараах хэрэгтэй байгаа. За тэгээд үйлчлэлийн багийнхан маань өглөө нөхөрлөө дуусгаад Монголд байгаа бүх сонсголгүй хүмүүст сайн мэдээ тараацгаая, мэдүүлцгээе гэдэг урайтай болсон. За тэгэхээр хүсэх юм бол манай үйлчлэлийн ахын дүүс нар маань ч гэсэн хамтдаа бас яг энэ урайг урдаа бариад сонсголгүй хүмүүсийн сайн мэдээний төлөө бас ингээд хүчээ залбирлаа зориулаасаа гэж хүсэж байна. Хамтдаа залбираад өнөөдрийнхөө үгийг эхлэе. Биднийг хайрладаг эзэн таны нэгүсэлд чин сэтгэлээсээ талархаж байна. Та биднийг гим нүглээс болоод там руу явах байсан бидний төлөө бүхий л цусаа урсгаж биднийг аварж амьд үг ажилдаг чуулган дотор итгэлээр амьдрах боломжийг зөвшөөрсөнд чин сэтгэлээсээ талархаж байна. Эзэн таны өмнө харамсах зүйлгүйгээр амьдрч чадгадмын та туслаарай. Эзэн таны залрал ойрхон байгаа. Тэр хэрээрээ уруу татлага ямар их байгаа вэ гэдгийг бид бүхэн мэдэж байгаа билээ. Бид бүхэн өөрсдөө хүч чадлаар, өөрийнхөө мэрэгэн ухаанаар сайн мэдээний төлөө итгэлээр амьдрч чадахгүй хүмүүс билээ. Эзэн таны хүч, нэгүсэл тусламжаар эцсээ хүртэл амьдрч чадах хүмүүс билээ. Эзэн та үргэлж хамт байж тусална. Сэтгэлээ гудаалган залбирч байгаа ахын дүүс нарын маань амьдрал донд олон зовлон саад бэрхшээл байгаа. Тэр болгоныгоо эзэн танаас зуураад
давж гарч чадхад та туслаарай. Мөн эзэн таны залрал ойрхон байх чинээгээр бидний эргэн тойронд хараахан ямар үед амьдарч байгаагаа мэдэхгүй. Амьдралын төгсгөлд ямар аимшигтай тамийн шийтгэл хүлээж байгааг ч мэдэхгүй амьдарч байгаа хайртай хүмүүс маань байгаа билээ. Тэр хүмүүсээ хайрлаж сайн мэдээ тараах мэрэгүү ухаан хүчийг бас эр зоригийг зөвшөөрөөрэй гэж гуйж байна. Энэ цагт ариун сүнстэй өөрийнхөө алдрын төлөө хамт байж ажиллана. Биднийг үргэлж хайрладаг Есүсийн нэрээр талархан залбирлаа. Амен. За эхлэх үг болгоод Еврэ 11-р бүлгийн 4-р ишлэлийг урдаас тохиж өгнө. Еврэ 11-ийн 4. Еврэ 11-ийн 4. За өнөөдөр бас нэлээдгүй ахын дүүс нар маань ирээгүй байна. За үйлчлэлийн багийнхан маань анхаарад за ямар шалтгаантай байсан болоо гэдгийг өнөөдөртөө багтаад бас асуугаарай. За Еврэ 11-ийн 4-р ишлэлийг за тохино. Итгэлээр Абель Каиныхаас үлэмж дээр тахилыг бурханд өргөв. Үүгээрээ тэр зөвхт гисэн гэрчлэлийг хүлээн авав. Бурхан түүний бэлгүүдийн тухай гэрчилсэн юм. Тэр үхсэн боловч итгэлээр амьдрсаар байна гэж байна. За эхлэл 4-р бүлгээс харах юм бол Адам Ева хоёрын хоёр хүүхэд болох Каин Абелийн тахилын талаар гарч байгаа. За өнөөдөр Каин Абелийн тахилаар дамжуулан за өөрийнхөө итгэлийг өөрийнхөө авралыг нэг харах болно. За мөн Исая 66 дугаар бүлэг дээр гарч байгаа үйл агуулгаар дамжуулан за бид нар ямар сэтгэлээр итгэлээр амьдрах хэрэгтэй вэ гэдгийг ч гэсэн хамтдаа бодож үзэх болно. За бид нар итгэлээр амьдарч байгаа маань зүгээр сүмд явах сонирхолтой учраас биш. Олон найз нөхөдтэй болдог учраас бид нар сүмд яваад итгэлээр амьдраад байгаа юм бол биш. Бид нар итгэлээр амьдарч байгаа Бурхны өмнө амьдарч байгаа өөр шалтгаан байгаа. За энэ шалтгааныг мэдэхгүй бол амьдралд тохиолдож байгаа за янз бүрийн асуудлаас болоод амархан чуулганаас холддог, үг нөхөрлөөсөө холддог. За бас энэ шалтгаан тодорхойгүй байх юм бол Бурхны өмнө үгийн дагуу итгэлээр зөв амьдарч чаддаггүй. Тэгэхээр бидний яагаад итгэлээр амьдарч байгаа вэ? Зорилго маань тодорхой байх хэрэгтэй. За энэ зорилго нь бидний мах бодтой сэтгэлийн хүсэлтэй ерөөсөө хамаагүй. Бидний сүнстэй мөнхийн хувь тавилантай хамаатай. За эхлэл 4-р бүлэг дээр за Каин Абель гэх ах トゥ хоёр за Адам Ева хоёрын хүүхдүүд за Бурханд талархан тахил өргөж байгаа үйл явдал гарч байгаа. За ах нь болох Каин зунжингаа хөдөлмөрлөж ургуулсан тариа ногооныхоо дээжийг Бурханд өргөдөг. Харин дүү болох Абель нь хамгийн анхны төл болох хурагны өөх тосыг Бурханд өргөдөг. Гэтэл Бурхан хичээл зүтгэлээр өргөсөн ахын тахилыг хүлээж аваагүй. Харин Бурханы аргаар өргөсөн дүүгийнхэн тахил буюу тэр хурагны цусыг хүлээж авдаг. За гэтэл ах нь миний тахилыг хүлээж авсангүй гэж гомддог. Яагаад гэвэл өөрийнхөө хичээл зүтгэлээр өргөсөн учраас. За тэгээд дүүдээ гомдож байна, уурлаж байна. Хээр талд байхад нь дүүрүүгээ дайраад чулуугаар зохиод алччихдаг. За гэтэл дүүгийнхэн талаар асуусан Бурхны асуултанд Каин би мэдэхгүй гэж хариулж байгаа юм. Дахиад худлаа ярьж байна. Дахиад нэмээд гим хийж байгаа юм. За энэ үйл явдлаар дамжуулан итгэлийн амьдралдаа сургамжийг авна. За бид нар Еврэ 2 дугаар бүлгээс харах юм бол
ийм агуу авралыг үл хайхраад бид бүхэн хаашаа явах вэ гэж хэлж байгаа. Бидний аврагдсан маань, мөнх амийг авсан маань үнэхээр гайхалтай зүйл. Бид нар энэ ертөнцийн олон л бэлэг авч исэн. За зарим хүмүүс үнэртэй ус бэлгэнд авч исэн бах. За зарим хүмүүс сахлын машин бэлгэнд авч исэн бах. За зарим хүмүүс магадгүй утас бэлгэнд авч исэн бах. За бас цагаан сараар хүссэн хүсээгүй их бэлэг авдаг штэ. За энэ мэдчлэн олон бэлэг авч исэн. Мэдээж гоё байсан, мэдээж сайхан байсан бах, мэдээж баярлаа гэд авсан. За гэтэл хүн болгоны төсөөлөөгүй бэлгийг бид бүхэн Бурханаас авсан. Ямар ч хүний өгч чадахгүй бэлэг, ямар ч шүтээний өгч чадахгүй бэлэг болох мөнх амийг Есүсийн загалмаа дээрх тэр золиосоор дамжуулан гэм нүглийн уучлал болох авралыг Бурханаас үнгүйгээр авсан. Өөр аврагдаж болох нэр Тэнгэрийн доорх ямар ч хүнд бүтээлд өгөгдөөгүй гэж байгаа. Олон хүмүүс үнэхээр шашинлагаар амьдардаг. Одоо ганданд байна уу? Одоо уул хаданд мөрөгдөг байна уу? Үнэхээр шашинлагаар амьдарч байгаа юм. Хичээл зүтгэлээ өргөж байгаа юм. Өдөр бүрэл тэр шүтээнүүдтэй үйлчилж байгаа юм. За гэтэл эцэстээ үйлчилж байгаа, мөргөж байгаа зорилго нь мах бодийн асуудал шийдэхдгийн төлөө л байдаг. Олон өвөө эмээнээс асууж байсан, олон хүмүүсээс асууж байсан. Та юуны төлөө цай эдэний дэжиг өргөдөг вэ? Та юуны төлөө өдөр болгон очиж ингэж шашны зан үйл хийдэг вэ гэж асуусан. Нэгэн ч мөнх амийн талаар яриагүй. Мөнх амьтай болохын тулд гэж хэлээгүй. Зөвхөн мах бодийн л хэрэгцээ байдаг. Хүүхдүүдэд сайхан амьдруулахын тулд, хүүхдүүдийнхээ ажлыг бүтээхийн тулд, өөрийн болон бусад хүмүүсийн эрүүл мэндийг сайн байгаасаа гэж, сайн сургуульд ороосоо гэж, сайхан ажилд ороосоо гэж л шашинлаг зан үйлийг хийж байгаа юм. За гэтэл буруудах юм бол Есүсийг яриад байгаа хэрнээ, ямар нэгэн сүмд ирж очдог хэрнээ, эцэстээ тэр итгэлээр амьдарч байгаа гэж байгаа шалтгаан нь тэр шашинлаг амьдарч байгаа хүмүүстэй адилхан байх тохиолдол байдаг. Сүмд явбал ажил бүтэх бах, сүмд яваад байвал амьдрал сайхан болох бах. За бүр боддоор сүмд яваад байвал их нэртэй нөхөртөө болох бах. Сүмд яваад байх юм бол өр зээлнээсээ ч салах бах. Нэг ийм мах бодийн бодлоор сүмд явдаг хүмүүс ч гэсэн олон байдаг. Гэтэл харамсалтай нь сүмд яваад үзтэл мах бодийн зүйл биш, сүнсний хоолны талаар ярьж байна. Сүнслэг зүйлийн талаар ярьж байна. Гэтэл тэгвэл миний хүсэж байгаа зүйл биш байна гэд яваад өгдөг. Энэ нь итгэлийн амьдрал биш, мах бодийнхоо төлөө шашинлаг амьдарч байгаа л хэрэг. За тэгвэл ямар хүмүүс амьдрал дунд нь хоолгүй хонох үе, мөнгөгүй байх үе, бас амьдралд нь зовлон тохиолдоход мах бодин ч гэсэн өвдсөн ч гэсэн сүмдээ ирсээр байдаг вэ? Үгээ сонссоор байдаг вэ? Тэр зовлон байх ч гэсэн инээгээл амьдраад байдаг вэ? Талархаад амьдраад байдаг вэ? Шалтгаан нь аврагдчихсан учраас. Мөнхийн хувь тавилан сүнслэг асуудлаа шийдвэрлэчихсэн учраас. Тэгвэл би яг ямар шалтгаанаар итгэлээр амьдраад байна вэ? Энэ маань тодорхой болох хэрэгтэй. За, чуулган дотор итгэлээр амьдрангаа ахын дүүснэр
нэг сэтгэлтэй болж байна. Сайн мэдээ гэдэг нэг зорилготой болж байна. За тэр үед Бурхан ажилдаг. Аврагдсан хүмүүсийг нэгээр, хоёроор гэд нэмдэг. За тэгвэл бид нар нэг болоход хүмүүс аврагдаж байна гэдэг нь үгийг сонсоод мөнхийн гим нүглээ шийдвэрлэж байна гэдэг нь Бурхан тэр нэг болсон ахын дүүс нарыг хэрэглэж байгаа хэрэг. Бурхан хамт байгаа хэрэг. За тийм учраас энэ мэдээж энэ Махбодийн гэр бүл маань чухал. Аав ээж ах дүү нар маань чухал. Хайрлах хэрэгтэй. Үнэхээр хайрлах хэрэгтэй. За гэхдээ энэ нэг болсон ахын дүүс нар мөнхөд хамт байх учраас за тэр зурагтны дуу суллая. Хин чангалаа ичв. Тэгээ дүнгэнэ явчих чинь. За нэг болсон ахын дүүс нар мөнхөд Деважинд хамт байх учраас үн цэнтэй гэж байгаа юм. Тийм ээ. Үн цэнтэй гэж байгаа юм. За тэгвэл яг адилхан аврагдсан ахын дүүс нар бол мөнхөд хамт байх хүмүүс. За бид бүхэн аврагдаагүй ахын дүүс нартайгээ баяртай гэж салдаг бол аврагдсан ахын дүүс нартайгээ дараа уулзъя гэж салдаг. Яг гэвэл Махбодийн хувьд уулзаж чадахгүй ч сүнсмэн Деважинд мөнхөд хамт байна. Тийм л учраас мөнхөд хамт байх ахын дүүс нартайгээ нэг сэтгэлтэй байна гэдэг нь үнэхээр чухал. Тийм учраас Эфес 4-р бүлэг дээр иймд та нар дуудагдсан тэрхүү дуудлагатай зөв зохистой амьдр гэж байгаа юм. Зөв зохистой амьдр. Дуудагдсан дуудлага гэдэг маань зүгээр сүмд явахын тулд дуудагдаад байгаа биш. Сайн мэдээний төлөө дуудагдсан. Эзний ажлын төлөө дуудагдсан бол зөв зохистой амьдр гэж байгаа юм. Бид нар зөв зохистой амьдрал гэдэг нь ариун амьдралыг хэлж байгаа. ертөнцөөс тусгаарлагдаж гим нүгэлгүй амьдрах амьдралыг хэлж байгаа. За тэгвэл бид нар зүгээр л ариун амьдрах гэж, зөв амьдрах гэж хичээж байгаа бол зовлон байхгүй юу? Зүгээр л зөв амьдрах гал, зүгээр л ариун амьдрах гал хичээгээд байна. Хэцүү. За гэтэл бидний Эфес 4-р бүлгийн 1-дээр зүй зохистой амьдрах гад байгаа шалтгаан нь Бурхнаар дуудагдсан дуудлагынхаа төлөө. Тэгвэл би юуны төлөө дуудагдсан бэ? Филиппой 1:27 дээр Христийн сайн мэдээнд зохистой амьдр гэж байгаа юм. Бид нэр сайн мэдээний төлөө дуудагдсан. Тэгвэл чуулган дотор аврагдсан ахын дүүс нар сайн мэдээний төлөө нөхрөлдөг. Сайн мэдээний төлөө үйлчилдэг. Сайн мэдээний төлөө нэг сэтгэлтэй амьдардаг. Бурхны хувьд хүн бүр чухал. Бурхны хувьд нэг ч гэсэн сүнс аврагдаасаа гэж хүсдэг. Есүс 2000 жилийн өмнө энд сууж байгаа хүн нэг тус бүрийн төлөө ирсэн. Харамсалтай нь олон хүмүүс өөрийгөө хасаад бусдын төлөө ирсэн гэж боддог. Үгүй, таны төлөө ирсэн. За, энэ 7 хоногт Бурхныг баярлуулгаар амьдрсан уу? Чадаагүй бах. Энэ сард Бурхныг баярлуулгаар амьдрсан уу? Мөн л чадаагүй байх. Тэглээгээд Бурхан орхиогүй, хаяагүй. Ингэж амьдрахыг Бурхан мэдэж байсан ч таны төлөө амиа өгсөн. Намайг аварсан. Тийм л учраас ийм агуу авралыг үл хайхраад би хаашаа явах вэ гэж байгаа юм. За,
сүм гэдэг маань за олон өөр сүм чуулган энэ чуулган гэдгийг мэддэггүй. За сүм чуулган гэдэг маань энэ барилгыг хилээд байгаа биш. Энэ барилга дотор нөхөрлөж байгаа ахан дүүслэрийг хэлж байгаа юм. Анхны чуулганы үед Эфес чуулган, Коринт чуулган, Тесалоник чуулган гэж байгаа. Гэтэл тэр чуулгануудад анх барилга байгаагүй. Хэн нэгнийхээ гэрт цугладаг байсан. Филиппой чуулган тэнд итгэж байгаа нэг итгэгчинд цугладаг байсан. Гэтэл Бурхан Коринт дахь чуулган, Эфес дахь чуулган, Филиппой дахь чуулган, Улаанбаатарт байгаа сонсголгүй ахан дүүсрийн чуулган гэд энэ чуулган гэдэг маань барилга биш, нөхөрлөж байгаа ахан дүүснэрийг хэлж байгаа юм. Гэтэл сүм чуулганыг барилга гэж бодоод байдаг. Барилга биш ээ. Та өөрөө чуулган байхгүй юу? За жишээ нь гэр бүл гэхлээр байшин бодогдож гин үү? Аав ээж миний хайртай хүмүүс бодогдож гин үү? Гэр бүл гэвэл байшин биш. Манай ах дүү нар манай гэр бүлийн хүмүүсийг хэлж байгаа. За гэртээ очие гэд ганцаарнаа амьдрдаг бол хэцүү. Харин гэртээ очие гэтэл хайртай хүмүүс маань байх юм бол сэтгэл дүүрэн байдаг. Заримдаа за гэр бүл маань одоо эмнэлэг дэвтдэгсэн чинь ийш тийшээ явхаар хаяа нэг ганцаараа гэртээ хонох үе байдаг. Тэр үед сайхан байдаггүй. Ганцаараа эвгүй байдаг. Харин хичнээн дуу шуугаантайч манай гэр бүлийнхэн байх юм бол гоё байдаг. Яагад вэ? Гэр бүл учраас. Тэгвэл чуулган гэдэг маань ахан дүүснэр хамтдаа байж үгээр дамжуулан сайн мэдээний төлөө нэг сэтгэлтэй байж Бурхан хэрэгэлдэг, Бурханы хэрэгэлдэг чуулган болдог. За тэгвэл сайн чуулган, Бурханы өмнө хэрэглэгддэг чуулган гэдэг маань зүгээр олон хүнтэй чуулганыг хэлдэггүй. Хүмүүс их сонин юм бодоод байдаг. Цөөхүүлээ болохоор муу байна, болохгүй байна гэд олуулаа болохоор гоё байна, болж гин гэж бодоод байдаг. За тэгвэл аврагдаагүй 50 хүн, 60 хүн, 100 хүн цуглаа гэд Бурхан тэнд анхаарахгүй. Эсвэргээрээ тэр газарт аврагдсан 2 хүн, 3 хүн байж гин. Халуун сэтгэлтэй сайн мэдээний төлөө амьдрий гэж хүсэж байна. Тэр газарт эзэн анхаардаг. Тэр чуулганыг Бурхан хэрэгэлдэг. Нэг чуулган босгон байгуулагдсан 3 хүнтэй. Тэгтээ сайн мэдээний төлөө шатаж байгаа юм. Гэтэл удахгүй 5 10 болоод сайн мэдээ тараагчтай болоод чуулганы байртай болоод бүр олуула цуглаж эхэлж байгаа юм. Аврагдсан тэр хүмүүс Бурхан анхаарч байна. Бурхан тэр хүмүүсээр ажиллаж байна. Аврагдсан хүмүүс нэмэгдэж байна. За энэ бол гарцаагүй. Бурхан энэ цагт хаанд байгаа сонсголгүй хүмүүстээр анхаарлаа хандуулж байгаа вэ? Спорт зааланд уу? Имлэг дээр үү? Эсвэл яг одоо энчээ юу? Тийштэй. Энд байгаа сонсголгүй хүмүүст Бурхан анхаарч байгаа.
За Библийн Йов номон дээр За Йов амьдралд нь тохиолдож байгаа зовлонг намайг итгэлээр өсгөхийн тулд гэж хэлж байгаа. Тэр нь тийм. Бид бүхэн аврагдаа зогсох биш. Есүсийн цусаар мөнхөд гимнүглээ уучлуулад аврагдаад ариун сүнс миний дотор орж ирэл ханаж өрөөсөө болохгүй. Эзнийг мэдхийг итгэлээр өсөхийг илүү бурханд хэрэглэгдэхийг хүсэж хичээх хэрэгтэй. Гэтэл аврагдсан болоо гэд амьдрэх хүмүүс байдаг. За хүн энэ ертөнцийн 70-80 жил амьдралдаа хэрэглэхийн тулд цэцэрлэгт сурж байгаа юм. Сургуульд сурж байгаа юм. Энэ ертөнцийн мэдлэгийг олж авахын тулд 4 жил, 5 жил, 7 жил их сургуульд сурдаг. Энэ ертөнцийн мэдлэгийг олж авахын тулд ирээдүйд мөнгө олдог ажилд орохын тулд ингэж их сурж байна. Тэгвэл намайг аварсан эзнийг би тэгвэл мэдхийн тулд бүр их хичээх хэрэгтэй. Бид бүхэн энэ 7 хоногт хэдэн удаа сүм чуулган дээрээ цуглаад нөхөрлөж байгаа нь хөгжилтэй цаг өнгөрөөхийн тулд бус Бурхныг өшөө илүү мэдэж үгийг сэтгэлдээ сийлж тэр үгийн дагуу амьдрч Бурхныг өшөө илүү амьдрал дундаа мэдэрч өшөө илүү Бурхныг мэдэж Бурханд алдрыг өргөхийн тулд Бурхны сайн мэдээний төлөөх хүслийг мэдэж сайн мэдээний төлөө амьдрахын тулд бид нар нөхөрлөдөг. Бид нар үг сонсдог. Үг сонсно гэдэг нь зүгээр юу ч бодохгүй сүм дээрээ ирчихсэн тэгэл болчихж байгаа ерөөсөө биш. Ирээд үгээ сонсоод анхаарад ухаарад тэр үгийнхаа дагуу амьдрах нь нөхөрлөж байгаа хэрэг. Үг сонсож байгаа хэрэг. Гэтэл би аврагдсан гэсэн хэрнээ ертөнцийн холилдоод хутгалдаад би аврагдсан гэж байгаа хэрнээ махбодийнхаа төлөө амьдраад байна. Гадагшаа гараад яг л аврагдаагүй хүн шиг харин чуулган руу орж ирэхээр аврагдсан хүн шиг итгэдэг хүн шиг байгаад байна. Үүнийг Яков номон дээр завхаа эмсэ ертөнцийн сүжирх нь Бурхны эсрэг дайсагнал гэдгийг мэдэхгүй гэж юу гэсэн байна. Аврагдсан хүн Бурхантай дайсагнаад амьдрах боломжтой. Энэ нь Бурханд итгээд ч байгаа юм шиг ертөнцид дурлаад байгаа ч юм шиг. Гараад ертөнцийн холилдож хутгалтна. Харин сүм дээр ирэхээр аврагдсан нэгэн шиг. Энийг Бурхан таалдаггүй юм а гэдгийг хэлж байгаа. Харин үгтэй ойрхон байж, ахын дүүснэртэйгээ ойрхон байж, хамтдаа үгнээс суралцаж, би итгэлээр өсөж байна. Тэгэд сайн мэдээ тарааж байна. Бурхны хүслийг үйлдэж байна. Тэр үед Бурхан надад хүчийг өгж байна. Тэр хүчээр ертөнцийн уруу датлагыг даваад сайн мэдээ тараагаад тэр ертөнцийн зовлонг давж гараад эзний хүслийг үйлдээд амьдарч байна. Энэ нь намайг аварсан Бурхны өмнө итгэлээр амьдарч байгаа хэрэг. За, ийм төрөлхийн өвчин байдаг. За, ховорхон. За, хүүхэд төрсөн боловч ерөөсөө уйлдаггүй, хоол идэх хүсэлж гисэн хүүхдэд байдаггүй. Зарим хүүхдэд. За, тэгээд хүчээр амруун, кульказ буюу тэжээл шахна. Уйлахгүй,
ярихгүй, харахгүй, хоолоо нэгчиж ойлгохгүй. За тийм хүүхдүүд 1, 2, 3, 4 жил л амьдрна. Өшөө чашаа амьдрах боломжгүй. Гэтэл би аврагдсан гэдэг хэрнээ уул нь хэвийн итгэлийн өсөлт байх хэрэгтэй байдаг. Гэтэл өсөлт байхгүй. Анх ямар байсан яг л хിവэрэ. За хүүхэд ингэдэг болов. За 10 нас хүртлээр өсөн гутаа буцаад 5 настай юм шиг жоохон болдог уу? За нэг мэдсэн чи бүр нялх хүүхэд чиг болдог болов. Эн чинь бүр эрүүл бус байгаа хэрэг. Юу гэхээр итгэл өснө. Баг өснө. Гинт биш баг өснө. Өсөөл явдаг. Гэтэл их сонио. Өсөж жагаад буцаад хүүхэд чиг болоод буцаад аврагдаагүй хүн шиг болоод эсвэл буцаад их сонин ингээд яг итгэлээр жоохон болоод байна. Энэ нь биш. Асуудал байгаад байна гэсэн үг. Нэг бол итгэлээр амьдрах хүч алга. Нэг бол эзнээс холдчихсон байна. Заримдаа эр бэр чадaltaа хүн төвчин тусаад бүр тураад хорчих үе байдаг. Махлаг байсан өвчин тусаад идэгсэн чи бүр чөрийсэн хүчгүй болчдөг. Цонхийсэн. Магадгүй итгэлийн амьдралдаа ертөнцөөр гимээр өвдчихсэн. Өвдөд ертөнцөд зовсон. Уруу татагдсан. Явж ирэхээр нөгөө итгэлийн өсөлт, итгэлийн эр бэрн, итгэл нь хүч нь байхгүй болчдөг. За эсвэл өсөхгүй яг л хിവэрэ байгаад байна. Асуудал нь анхнаасаа аврагдаагүй байх боломжтой. Анхнаасаа Бурхны нэгүслийг ухаараагүй байх ч боломжтой. Амьгүй байгаа учраас өсөхгүй байна. За ингэдэг штэ. Нэг охин төрсөн ээж аав нь хүүхэлдээ авч өгсөн. Цаг хугацаа өнгөрөх чинээгээр охин өсөөл явдаг. Харин нөгөө хүүхэлдээ тоглоом нь яг л хിവэрэ болдог. Нэг хүүхэд их сургуульд нэг хүүхэд тоглодог тоглоомоо эмээ өвгөндөө орхиод явсан байна. Сургуулаа төгссөн, оюутан болсон. Ажил дээр гарсан. Нэг удаа эмээ өвөө дээр очисон байна. Гэтэл хүүхэд байхад нь яг өөртөө чицүү байсан тоглоом олон жилийн дараа очисон чинь нөгөө тоглоом жижигхэн болчих. Яг үндэ тоглоом жижиглсэн юм биш. Хэвэндээ байгаа. Тэр хүүхэд өөрөө өсчихсөн байхгүй юу? Тэгвэл амьтай хүн болон амьгүй тоглоомын ялгаа энэ. Магадгүй яагаад би итгэлээр өсөхгүй байгаа вэ? Яг тэр тоглоом шиг анхнаасаа амьгүй ээж магадгүй. Гэтэл хүн итгэлээр өсөж болно, итгэлээр унаж болно. Итгэлээр ганхаад турж, эцэж, өвдөж болно. Гэхдээ амь байгаа хүн бол буцаад л өсдөг. Буцаад л эрүүл чирэг болдог. Гэтэл өсөлт ерөөсөө байхгүй байх гэдэг нь асуудалтай. Нэг асуудал байна гэсэн үг. За энэ дэлхий дээр Матай 7 дугаар бүлгийг уншаад үзэх юм бол Бурхныг мэддэг болон Бурхныг мэддэггүй гэж хоёр хуваагдана. За Бурхан гэдэг нь Есүсийг хэлж байгаа юм. Есүсийг мэддэг хүн байна. Есүсийг мэддэггүй хүн байна. Гэтэл Есүсийг мэддэг хүн дотор хоёр хуваагдана бас. Есүст итгээд аврагдсан хүн байна. Есүсийг мэддэг хэрнээ аврагдаагүй хүн ч гэсэн байна. Матай 7 дугаар бүлэг дээр эзэн минь гэсэн болгон Тэнгэрийн хаанчлал руу Диваажин руу явахгүй. Бурхны хүслээр аврагдсан хүн л Диваажин руу явна. Гэтэл
Олон хүн Бурхны шүүлтийн өмнө зогсоод Бурхан минь ээ, би таны нэрээр сүмд явдаг байсан. Таны нэрээр гэмт чанаруудаа хайдаг байсан. Чөтгөрүүдийг хөөдөг байсан. Иш үзүүлдэг байсан. Зөндөө олон юмыг би Бурхан таны төлөө хийдэг байсан гэж хэлнэ гэж байгаа юм. Гэтэл аимшигтай нь Бурхан би та нарыг танихгүй. Ёс бусыг үйлдэгч та нар надаас зайл гэж байгаа юм. Бурхны өмнөөс хөөгдсөн. Тэр хүмүүс Есүсийг мэддэг хэрнээ. Есүсийг итгэдэг гэд амьдрж байгаа хэрнээ. Есүсийн төлөө амьдраад байгаа хэрнээ там руу явчихж байгаа юм. Аврагдаагүй хүмүүс. Гим нүглээ уучлуулаагүй хүмүүс. Буруу мэдчихсэн хүмүүс. Библиэлд Луг 18 дугаар бүлэг дээр фарисей хүн, татвар хураагч хүн, хоёр хүний залбирал гарч байгаа. Фарисей хүн хамгийн урд зогсоод би залбирдаг байсан. Ариун амьдрах гэж хичээдэг байсан. Гим нүглээс ч хол амьдрсан. Хоол идэхгүй залбирдаг байсан. Бурхан та мэдж байгаа үсттэй гэж залбирч байгаа юм. Гэтэл тэр фарисей хүнийг Бурхан там руу явнаа гэж хэлж байгаа. Гэтэл эсэргээрээ гим нүгэл дунд амьдарч байна. Харин Бурханы үгээр дамжуулан аимшигтай гимтэн гэдгээ мэдэж авсан. Чин сэтгэлээсээ гимшсэн тэр хүн Бурханаар гим нүглээ уучлуулад аврагдаж байгаа юм. Мөнхийн диважн руу явж байгаа юм. Тэгвэл Бурхныг мэдээд байгаа хэрнээ, итгээд байгаа хэрнээ тэр хүмүүс аврагдсан болон аврагдаагүй гэж хоёр хуваагдж байна. Тийм учраас 2 дугаар Коринт 13 дугаар бүлгийн 5 дээр итгэлд байгаа эсгээ шалга, аврагдсан эсгээ шалга гэж байгаа юм. Хэрвээ Бурхны өмнө очиод аврагдаагүй гэдгээ мэдэх юм бол мөнхийн там руу. Харин одоо баттаа шалгаж мэдээд аврагдаагүй бол аврагдана. Эргэлзээтэй бол түүнийгээ тайлах юм бол одоо шалгаад үзэх юм бол баттаа болгоод Бурхны өмнө очисон ч айх зүйлгүй. Ягд вэ? Авралаа баттаа болгосон, баттаа аврагдсан тэр хүн диважн руу явах болно. Тийм учраас яагаад Абелийн тахлыг аваад Каины тахлыг аваагүй вэ? Энийг бид нар мэдэх хэрэгтэй. Итгэлийн амьдралдаа тодорхой болгох хэрэгтэй. За харах юм бол яагаад Абелийн тахлыг хүлээж авсан бэ? Сая хамгийн эхлээд уншсан Еврэ 11 дэх бүлэг дээр итгэлээр Абель Кайныхаас үлэмж дээр тахлыг өргөсөн гэж байгаа юм. За Каин болохоор өөрийнхөө хичээл зүтгэлээр өргөсөн. Харин Абель Бурхны аргаар өргөсөн. За тэгвэл бидний итгэлийн амьдрал минийхаар зөв байгаад байна уу? Эсвэл Бурхны өмнө Бурхныхаар зөв байгаад байна уу? Энэ нь чухал. За заримдаа хүмүүс ингэдэг штэ. Хичээнгүй ажиллаад байгаа хэрнээ буруу хийгээд байдаг хүмүүс байдаг. За нэг өдөр ийм зүйл болсон гинэ. За нэг чуулганы номлогч ахан дүүс нартай за энэ барилгын материалыг тэр буланд хураа гэж хэлсэн байна. Хураачаараа гэж хэлсэн байна. За тэр буланд тавихтаа босгоод тавьчаараа гэсэн байна. Тэгэд явж байгаад юмаа хийж байгаа ирсэн чинь аавд шал өөр газар хураачиж. Гэхдээ тийшээ хураа гэвэжтэй гэсэн чинь энэ ч зүгээр л байштай гэсэн байна. Үгүй ээ, одоо энэ газар ажил хийх учраас тэнцээ хураачгаа гэсэн.
босгоод хураагараа гэсэн. Гэтэл за гэж байгаа юм. За тэгэл дахиад юм хийж яж байгаа ирсэн чинь нөгөө номлогчийнхоо хураа гэсэн газар нь хураасан ч босгож биш хэвтүүлээд хураачихсан. Үгүй босгоод хураачаач хэвтээгээрээ байжгаад хугарчуул яах юм, эвдэлжүүл яах юм гэсэн. За яг түүнтэй адилхан Бурхны үгийг мэдээд итгээд байгаа юм шиг хэрнээ Бурхныхаар биш өөрийнхөөрөө. Лук 18 дээр гарч байгаа тэр фарисей өөрийнхөөрөө зөв амьдраад байгаа юм. Гэтэл Бурхныг харахад буруу амьдраад байгаа юм. Хүн өөрийгөө зөвтгдөг. Аврагдсан юм чин Бурхан хаанч байгаа юм чин. Би сүм дээр очихгүй байсан ч Бурхан хамт байна. Би үг сонсохгүй байсан ч би аврагдсан хүн. Би дураараа амьдрсан ч гэсэн би итгэдэг хүн. Уучлаарай, таны өөрийн л бодол. Гэтэл Бурхан үнэхээр аврагдсан бол бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадал, бүх оюун ухаанаараа Бурхныг хайрлаж, Бурханд үйлчил гэж байгаа. Бурхныг өргөмжил гэж байгаа юм. Гэтэл өөрийнхөө дураар амьдрчаад Бурхныг өргөмжилж гин гинэ. Өөрөө өөртөө л тэгж бодоод байгаа юм. Өөрөө өөртөө л зөв амьдраад байгаа. Харин Бурхныг харахад биш байна. Тэгвэл энэ Каин өөрийнхөө аргаар өөрийнхөө зөв гэж бодсноороо үйлчилсэн. Дахил өргөчихсөн. Харин Абель нь өөрийнхөө аргаар биш, Бурхны аргаар. За Каин Абель хоёрт аав ээж болох анхны хүн Адам Ева хоёр ярьж өгсөн байна. Эден цэцэрлэгт амьдардаг байсан. Дураараа жимснээс идэж болдог байсан. Гэтэл бузар сүнс могоон дүрээр ирээд намайг хуурчихсан. Биднийг хуурчихсан. Ева эхлээд болохгүй гэсэн модны жимсийг идсэн. Нөхөртөө өгөөд Адам ч гэсэн идчихсэн. Нүцгэн байгаагаа мэдсэн. Гэхдээ Бурхан эдийн цэцэрлэгээс бидний хөөж явуулахдаа гимгүй хонийг гаргаад арьсан дэлхийж өмсгсөн. Тэгэд ичгүвтер байдал маань далдлагдж, нүцгэн байдал маань далдлагдсан, халгалагдсан. Энэ нь Адам Ева хоёрт авралын тэмдэгт болсон. За гэтэл хүүхдүүд нь сонсож байгаа юм. Каин Абель сонсож байгаа юм. Гэхдээ Абель утгыг нь мэдсэн. Ах болох Каин нь утгыг мэдээгүй. Ойлгоогүй. Үгийг сонсоод байгаа хэрнээ ойлгож ухаардаг хүн байна. Ойлгож ухаардаггүй хүн байна. Сүнсийг хараад байгаа хэрнээ өрөвдөж хайрлаад сайн мэдээ тараадаг хүн байна. Эсвэл зүгээр л өнгөрдөг хүн байна. Үг үнэхээр чухал гэд үг нөхөрлөлтөг ойрхон байдаг хүн байна. Нэг шаардлагагүй гэд явдаг хүн байна. Бурхны үгийг сонсоод байгаа хэрнээ өөрөөр ойлгодог хүмүүс байдаг. Бурханд тааруулж ойлгож ухаардаг хүн байна. Өөртөө тааруулаад ойлгож ухаардаг хүн байна. За Библийн Лев 17 дугаар бүлгийн 11 дугаар ишлэлдэр Лев номын 17-гийн 11 дээр махбодын амин цуснд байдаг. Цус урсгалгүйгээр ямар ч нүглийн уучлал байхгүй гэж байгаа юм. За тэгвэл Абель энийг ухаарсан байхгүй юу? Ам өргөгдөж байж, цус урсаж байж, ичгүвтер байдал гим нүгэл далдлагдаж, халгалагддаг юм байна гэдгийг ухаарсан. Гэтэл эсвэргээрээ Каин
энийг ухаараагүй. Бурхан байдаг юм байна. Бурхан намайг хайрладаг юм байна. Бурханы өмнө буруу зүйл хийчих юм байна. Бурханыг баярлуулъя. Бурханд хандаж дахил өргөе. Бодсон, шийдсэн. Гэхдээ өөрийнхөө хичээл зүтгэлийг өргөчихсөн. Өөрийнхөө хийж байгаа зүйлээ өргөчихсөн. За мэдээж. За би л Бурханы оронд байсан бол тэр өөх тосыг бол авахгүй. Хураг бол хөөрхөн. Гэхдээ хургийг гаргаад өөх тосыг нь цусыг нь урсгаад өргөж байгаа юм. За би л байсан бол Каиныхыг авах байсан. Ургамал жимс ногоо дээж байгаа байхгүй юу? Гэхдээ Бурхан авна гэдэг нь чухал. Бурханы арга гэдэг нь чухал байхгүй юу? Каин өөрийнхөө хичээл зүтгэлийг өргөчихсөн. Би ингэж зовж, зүтгэж, наранд халж, сайртаж, ядарч, хөдөлмөрлөж байж энэ ургамал ногоо жимсийг ургуулсан. Тийм болохоор Бурханд дээж нь өгж байгаа болохоор авах байхаа гэж бодсон. Энэ нь Каины өөрийнх нь бодол. Гэтэл харамсалтай нь итгэлээр амьдарч байгаа ахын дүүснэр дунд маань ийм хүмүүс олон байдаг. Ингэж хийж байгаа юм чин болчих бах. Энийг хийсэн юм чин болчих бах. Гэт. За Исая 66 дугаар бүлэг дээр ийм агуулга гардаг. Урдаас дохиж өгөх болно. Исая 66 дээр. За 66-гийн 3-аас 3-4-ийг дохиж өгнө. Сайн харахад болно. За өхөр тахилд нядалдагч хүн хоорондох хургаар тахил өргөдөгч нохойн хүзүү мушигдаг. Эдэн өргөл өргөдөгч гахаан цус өргөдөг. Үнэртнээр санамж өргөл хийдэгч шүтээнийг магтдаг. Тийм хүмүүс замаа өөрсдөө сонгосон. Тэдний сэтгэл ёс бус үйлдэлдээ баясдаг. Дуудаад байхад минь хинч хариулсангүй. Дуугарсан боловч хинч надад чих тавьсангүй. Харин тэд миний өмнө мууг үйлдэж хүсээгүйг минь сонгосон учраас би тэдэнд шийтгэл сонгоно. Айдаг юмыг нь тэдний дээр авчирна. За энэ ч Израилийн ард түмэн тахил өргөхийн хувьд бол өргөд байгаа юм. Гэхдээ Бурхныг хүсэж байгааг биш. Хардаа үхэр дахиад нядлаа дахиад байгаа юм. Гэхдээ хүнд харагдах гэж. Хургаар дахил өргөдөгч нохоон хүзүүг мушигдаг. Бодол хүсэл нь өөр. Эдэн өргөл өргөдөгч гахаан цусыг. Энэ гахаан цус гэдэг нь Бурхны өмнө бохир бузар амьтан байхгүй юу? Гэтэл эдэн өргөл өргөд байгаа хэрнээ Бурхны хүсдэггүй тахлыг өргөд байгаа. Бүх зүрх бүх сэтгэлээ биш өөрийн бодлоо. За тэгээд үнэртнээр санамж өргөл өргөдөгч шүтээнийг магтдаг. Бурханд өргөд байгаа юм шиг хэрнээ сэтгэлд нь шал өөр юм өргөмжлөгдчихсөн байж байгаа. За жишээ нь ингүүл яг уу. За зүгээр жишээ. За би үг орж дуусан гутаа. За би нэг клубт явдаг юм аа. Манай клубийн уулзалтаа гэд уучлаарай гэд гүүгээ гараа авчвал ямар байх вэ? Үлдээ та нар нөхөрлчөөрөө. Би сонирхдаг юм руугаа явлаа. Гүн чин утгагүй байгаа үсттэй. Мэдээж тэгэхгүй. Гэтэл Израилийн ард түмэн тэгж байсан. Бурханд өргөд байгаа юм шиг хэрнээ өөрийнхөө төлөө өөрийнхөө бодолд тааруулаад. За Исая 1-р бүлэг дээр нь ч гэсэн ийм агуулга гарч байна.
Исая 1-р бүлэг дээр хүртэл за 11-ээс ахуулаад уншиж өгөх гэж байна. Исая 1-ийн 13. 11-ээс 13. За дохин эзэн айлдж байна. Олон тахилч нь надад юу юм бэ? Хуцын шатаал тахилч бордсон үхрийн өөгч би бүр ханлаа. Бүх хураг ямааны цусигч би эс таална. Бүх ямааны өмнө минь үзэгдэх гэж та нар эрэхтэй. Хашааг минь дэвслээд бай гэж хэн та нараас шаардав? Утгагүй өргөлөө цаашид бүү авчир. Утлагч нь надад жигшүүртэй байна. Шин сар, амралтын өдөр, цуглааны дуудлага гэд ёс бус тусгай чуулганыг чинь би твчихгүй гэсэн байна. За энэ ч ингэж гарч байгаа. За Израилийн ард түмэн дахил өргөд байгаа юм. Гэтэл өргөсөөр байгаад хийсээр байгаад зүгээр л зуршил ажил болчихсон. Гэтэл бурхан сэтгэлийг нь хүсэж байгаа юм. Эхлээд сэтгэл чухал. Манай сонсголгүй хүмүүс маань хийж байгаа зүйлд нь сэтгэл нь зориулагдж гин үгүй юу гэдгийг хараад мэддэг штэ. За хардаа би та бүхний өөдөөс хараад инээж гин. Гэхдээ нүдэрээ биш хүчээр амаараа инээж гин. Та бүхэн баярлах уу? Зүгээр л ингэж инээж гин. Энэ инээд биш. Юу инээд вэ? Нүдэрээ амаараа сэтгэлээрээ инех. Чин сэтгэлээсээ баярлаад сайн байна уу? Хүрээд ирсэн үү? Уулзсандаа баяртай байна. Юу гэхээр үйлдэл үг сэтгэл нь адилхан байна уугүй юу гэдгийг та бүхэн хараад ялгаж чадна. За гэтэл энэ ч Израилийн ард түмэн хийгээд байгаа юм. Мал өргөөд байна. Хургийг өргөөд байна. Тэгсэн хэрнээ сэтгэл нь биш байгаа даа. Израилийн ард түмэн жил болгон дахил өргөсөөр байгаад нөгөөтг нь зуршил болчихсон. Хийдгэл юм болчихсон. Уул нь гимшээд, хүсээд, гуйгаад, талархаад өргөх ёстой. Өргөх хэрэгтэй. Гэтэл Израилийн ард түмэн тэгэхгүй байгаа юм. Хийх ёстой болохоор л хийгээд, очих ёстой болохоор л очиод, өргөх ёстой болохоор өргөөд, сэтгэл нь харин алс хол байгаа. Гэтэл бурхан энийг хэлж байгаа юм. Хардаа тахил гэдэг маань сэтгэлийг хүсэж байгаа болохоос биш. Тэр өгж байгаа зүйл үйлдэлийг нь хэлээд байгаа биш. За хол байгаа хүүхдүүдээс ээж аав нь мөнгө, утас, эд материал хүсдэг юм биш. Хүүхдүүдээ ирээсэй л гэж хүсдэг. Ирээднийг үнсүүлээсэй л гэж хүсдэг. Гэтэл зарим хүүхдүүд нь мөнгө явуулчаад, эд материал явуулчаад болчдөг. Энэ нь хүүхдийн л бодол байхгүй юу? Мөнгө өгсөн юм чинь болж байгаа байлгүй. Юм аваад өгсөн юм чинь болж байгаа байлгүй. Гэтэл яг үндэ ээж аав нь хурж ирээд нэг тэрвүүлчээсэ, үнсүүлчээсэ, эрүүл байгаагаа харуулчаасаа гэж хүсдэг. Түүнтэй адилхан Израилийн ард түмэн зүгээр л хонь мал гаргачаад Бурхны өмнө болж байгаа гэж бодоод байгаа. Сэтгэл нь бүр алс хол. Сэтгэл нь бүр Бурханаас хол байна. Түүнийг одоо Бурхан энчээ хэлж байна. Өмнө минь үзэгдэх гэж та нар эрэхтэй, хашааг минь дэвслээд бай гэж хэн та нараас шаардав? Энд ч Бурхны өмнө ирж байгаа хэрнээ Бурхны зөвшөөрсөн зүйл биш. Зүгээр өөрийнхөө байж байгаа л явдаг. Өөрийнхөө бодлороо байж байгаа л явдаг.
Энийг хэн хүсэвэ гэж байна. Бурхан тэр тахил өргөд энэ тахил өргөөд л байна, өргөөд л байна. Өөхтөөс махыг өргөөд л байна, өргөөд л байна. Гэтэл энэ бурхан энэ тахилууд чинь би бүр ханчлаа гэж байгаа. Одоо хүсгүй муухай байна гэж байна. Шалтгаан нь сэтгэл байхгүй өргөл. Чин сэтгэлийн гимшил байхгүй өргөл. Хайр байхгүй өргөлийг хэлж байна. Бурхан энийг хүсдэггүй. За, Каин ургамал ногооныхоо дээжийг өргөсөн. Энэ юуж бодохгүй өргөд байгаа биш. Зүгээр л хоосон хичээл зүтгэл. Сэтгэл байхгүй. Ардаа зүгээр ажилсаг хүн угаасаа л сайн хийжтэй. Угаасаа ажилсаг юм чин хүсгүй байсан ч хийж л байна. Харин чухал нь хийж чадахгүй байсан ч мэдгүй байсан ч сэтгэлээ гаргаад хийхгүй л бол болохгүй. Энэ надад даалгасан юм чин хийхгүй л бол болохгүй. Чин сэтгэлээсээ хийж байна. Тэгвэл бурхан минь би ямар их буруу юм хийлээ. Там руу явхаар байсан. Би аврагдсан гэж байгаа хэрнээ. ертөнцөөр яваад л байна. Чин сэтгэлээсээ гимшээд бурхан дээр ирж байна. Ийм тахилыг бурхан хүлээж авна. Бурхан надаас зүгээр тахил гэж юм хүсэж байгаа биш. Сэтгэлийг хүсэж байгаа юм. Библиэлд Есүс ариун өргөөг цэвэрлээд за тахил биш өргөл цуглуулж байгаа үйл явдал гарч байгаа. Гэтэл олон хүмүүс хүүдээр мөнгө тавьж байгаа юм. Сар гэл их мөнгө өгж гин. Өргөл гээд байгаагаасаа илүү гарсныг л өгж байгаа юм. Гэтэл ядуу бэлэвсэн эмэгтэй 2хан зис зоосыг өргөдөг. Тэр хүүдий дүүрэн мөнгө тавьж байгаа баячуудтай харьцуулахад өчүүхэн жоохныг өргөж байгаа юм. Гэтэл Есүс энэ бэлэвсэн эмэгтэй 2 зис зоос хамгийн ихийг нь өргөлөө. Бурхан хэмжээг нь хардаг биш. Сэтгэлийг нь хардаг. Сэтгэлийг нь. За хүүхэд байхад ээж нэг удаа баярлаад уйлж исэн. Мартин амнаар ээжтэй дүү бит хоёр бэлэг бэлдэж байгаа юм. Харандагаар одоо Араатны хаан Симба, Араатны хаан Арслан гэдэг Google-ийн киноны хэсгийг харандаагаар зураад бичээд байсан мөнгөөр нэг ширхэг чихэр аваад цаасаар дэвтрийн цаасаар дугтуу хийгээд дотор нь хийгээд хайрт ээжтэйгээд өгсөн. Бүр ээж баярлж байгаа байхгүй юу? За гэтэл ээжийн дүү бас бэлэг өгсөн. Набор өгж байгаа юм. Амар гоё бэлэг. Гэхдээ дүүгийнхаа бэлгийг баярлаа гэж авчаад харин хүүхдүүдийнхаа бэлгийг уйлаад авч байгаа байхгүй юу? Хэмжээ дотор нь байгаа зүйл чухал биш. Сэтгэл нь чухал. Миний хүүхдүүд чинь ийм хөөрхөн сэтгэлтэй байна гэд тэрэнд нь баярлж байгаа юм. Бурхан таны сэтгэлийг хүсдэг болохоос таны өөр зүйлийг хүсдэг юм биш. Гэтэл Израилийн ард түмэн тахил өргөсөөр байгаад өргөж байгаа тахилаа болж ийн гэж бодчихсон. Энэ нь буруу. Энэ нь хэлбэр төдий хүнд харагдах гэж л хийж байгаа тахил төдий. Библиэлд Есүсийг эсэргүүцэж байсан фарисеучуд байна. Фарисеучуд хэлбэрээр л Бурхны өмнө амьдраад байгаа. Хүнд харагдах гэж л Бурхны өмнө амьдраад байгаа. Харин сэтгэл нь Бурхнаас хол. Энэ Каин харагдахад бүх хичээл зүтгэлээ өргөд байгаа мэт боловч Бурхны аргаар өргөөгүй гэдэг нь
өөрийнхөө бодлоор өрчөж байгаа юм. Хичээгээд байдаг. Эцсийн үр дүн нь хоосон байна. Заримдаа хийж ягаад хин нэг зовоох үе байдаг штэ. Хичээнгүүлэн арх уугаад байна. Хичээнгүүлэн зодоон зохион хийгээд байна. Хичээнгүүлэн тамхи татаад байгаа. Бүр хичээнгүүлэн гэрээсээ хол ажил хийхгээ яваад өгдөг. Эсвэргээрээ өөр хажууд байгаагаа зовоогоод идэг. Тэр хичээл зүтгэлнэ. Би үнэхээр сүмд ирээд байгаа хэрнээ, үг сонсоод байгаа хэрнээ Бурхны хүлээж авдаг зүйлийг би хийгээд байна уу? Эсвэл өөртөө л хүлээн зөвшөөрчихсөн зүйлээ хийгээд байна уу? Бид нар ялгааг мэдэх хэрэгтэй. Мэдсэн бол эргэх хэрэгтэй. Израилийн ард түмэн Бурхан дахил өргөд байгаа хэрнээ сэтгэл байхгүй. Гэтэл анх аврагдах үедээ ямар их талархдаг байлаа. Үг бүр ямар их үн цэнтэй байдаг байлаа. Бүр үйлчлэл гэдэг маань бүр бүрэн баяр хөөр. Буруутах юм бол зүгээр л зуршил болчих юм бол зүгээр хэлбэр болчих юм бол эрхийн хувьд ирээд байгаа. Үйлчлэгийн хувьд үйлчлээд байгаа хэрнээ өөр Бурхны зөвшөөрдөггүй, хүлээн авдаггүй зүйлийг хийчих боломжтой. Аврагдсан ахын дүүс нар тэгтлээ хайрладаг байсан бол би Бурхны өмнө ямар өчөөхөн юм бэ? Би аврагдсан Бурхан минь баярлаа. Энэ ертөнцийн хамгийн өчөөхөн нь би, хамгийн их гэмтэй нь би, там руу явах нь би байсан. Есүсээр гимнүглээ уучлуулад аврагдсан. Талархаад Бурхныг, чуулганыг, ахын дүүснэрээ, өрөвдлөө сүнснүүдийг хайрладаг байсан бол нэг л мэтгэд хэлбэрддэг болчих юм бол бусдыг дээрээс нь хараад эхэлдэг. Энэ хүмүүс, тэр хүмүүс би мэддэг, би чадж байгаа, шаарддаг болдог. Залбирах биш, тулгадаг болдог. Каин буруу дахил өргөсөн. Өөрийнхөө хичээл зүтгэлийг өргөсөн. Эцэстээ минийхийг яагаад авсангүй гэж ууранд хүрээд хээр талд байхад Абель руу дайраад Абелийг чулуугаар зохиод алчиж байгаа юм. Өөрийнхөө бодолтой баригдснаас болоод бид нар тэгж юусоо болохгүй. Матай 15-ын 8 дугаар ишлэлдэр энэ ард түмэн намайг уруулаараа хүндэлдэг. Гэтэл зүрх нь надаас хол байна гэж байгаа юм. Исая 29-р бүлэгдэр гарч байгаа агуулгыг Есүс хэлж байгаа юм. Исаягийн үеийн израилчууд амаараа үйлдэлээр хүндлээд байгаа мэт боловч сэтгэл нь алсгол. Гэтэл Есүсийн үед амьдарч байсан хүмүүс яг адилхан. Ам нь эзнийг Есүсийг дагаад байгаа мэт боловч орхио явчихж байгаа юм. Өөр зүйлээс болоод. Тэгвэл бидний итгэлийн амьдрал Бурхан намайг хүсэж байгаа болохоос биш, өөр зүйлийг биш. Таны сэтгэлийг хүсэж байгаа болохоос биш, өөр зүйлийг биш. Эхнэр хүн нөхрөөсөө мөнгө хүсэхүү, хайрлах сэтгэлийг хүсэхүү. Нөхөр хүн эхнэрээсээ амттай хоолол хүсэхүү, эсвэл сэтгэлийг нь хүсэх болов? Үнэн дээр сэтгэл байх юм бол хийж өгдөг. Сэтгэл байх юм бол хайрлж чаддаг. Сэтгэл байхгүй бол хийж байгаа бүх үйлдэл нь ачаа, дарамт, хоосон зүйл болдог. Тэгвэл намайг аварсан эзний төлөө, эзний аргаар, эзний хүссэн тэр зүйлийг нь би хийдэг, өргөдөг болохоос биш, өөрийнхөө зүйлийг биш. Еврей
9-р бүлэг дээр тэр ямаа болоод туглын цусаар бус. Өөрийнхөө цусаар ариун газарт нэг бүсэн бүгдийн төлөө орсон. Гим нүглийг уучлах тэр золилтыг өөрийнхөө цусаар нэг мөсөн мал амьтны цусаар биш, хонь хурганы цусаар биш, өөрийнхөө цусаар нэг мөсөн бүгдийн төлөө орсон. Үүгээр Бурхны хайрыг бид бүхэн мэддэг. Бурхан зүгээр хайртай шүү гэж хэлээд болцсон юм биш. Намайг аврахын тулд амиа өгсөн. Миний төлөө надад мөнх амийг өгөхийн тулд амиа өгсөн. Тэгвэл би эзний төлөө юуг өргөх вэ? Энэ Каин ургамал ногоо, жимс. Уул нь амттаа л да. Уул нь ургуулах гэж хичээдэг л дээ. За гэтэл ногоог ургуулах гэж бөө юм болдог. Харин хонь хариулах яадаг вэ? Зүгээр явуулчихдээ шүү дээ. Зүгээр дагаад явж байхад болоо. Өөрөө идээд, өөрөө уугаад тэр хургнууд өөрөө л өсчдөг. Гэхдээ Бурхан өсгөж байгаа юм. Бурхан хийж байгаа юм. Бурхан энэ тахлыг өргөж байгаа юм. Биш, Бурханд энэ тахлыг өргөж байгаа юм. Абель Бурханы аргаар өргөсөн. Бурханы хүсэж байгаа аргаар өргөсөн. Түүнийг нь Бурхан хүлээж авсан. Энэ ертөнцийн шашиндаг хүмүүс өөрсдийнхөө аргаар л амьдардаг. Жилдээ нэг удаа очичин, хаяа нэг хэрэг болохоор л очичин. За нэг хаяа нэг тусламж тэ ажил бүтэхгүй эсвэл нэг эмнэлэгт үзүүлэх гэж байгаа бол хаяа нэг очичин. Зүгээр 8 хийгээд байгаа юм. Тусламж хэрэгтэй болохоор л ирдэг. За хүмүүсээ, та бүхний найзууд донд ийм хүн байгаа юу? Яг хэрэг болохоор л найзаа гэж хүрээд ирдэг. Хэрэггүй үед бол уцааж авдаггүй. Тийм хүн байдаг штэ. Найз гэж хэлэхэд хэцүү. Гэтэл итгэлийн амьдрал гэж байгаа хэрнээ ингэж амьдрч болох уу? Хэцүү болохоор л ирдэг. Хэрэгтэй болохоор л ирдэг. Энэ биш. Харин манай гэр бүл яадаг вэ? Ямар ч үед миний хажууд байдаг намайг хайрладаг. Та бүхэн үр хүүхдүүдээ хайрладаг штэ. Өмдөндөө баасан ч хайрлана. Шалбарч урагт зулгарсан байсан ч хайрлана. Хүүхдүүд нь царай мудаа байсан ч хайрлана. Намхан байсан ч хайрлана. Ямар ч үед хайрлана. Тэгвэл Бурхан миний төлөө амиа өгсөн нь намайг хайрлсан да. Бурханы төлөө би хийсэн юм байхгүй. Иохан номон дээр 1-р Иохан 4-р бүлэг дээр би Бурханыг хайрлсан бус. Бурхан намайг хайрлсан. Би Бурхан дээр ирсэн биш. Бурхан өөрөө эхлээд над дээр ирсэн. Бид хайрыг нь мэдж итгэдэг гэж байгаа юм. Тэгвэл тэр хайрыг нь ухаарсан бол Бурханы хүлээж авдаг тахлыг, Бурханы хүлээж авдаг итгэлээр бид бүхэн амьдрах хэрэгтэй. Бурханы нэгүслийг авсан бол авсан хүн шиг хэлбэр биш. Харагдахад аврагдсан хүн шиг биш. Дуулал 54-р бүлэг дээр. За дуулал 54-р бүлгээс дохиж өгөх гэж байна. Дуулал 54-ийн 6, 7-г дохино. Дуулал 54-ийн 6, 7. За дохих гэж байна. Би сайн дурын тахлыг танд нядлан тахина. Эзэн таны нэр сайн учир би магтана. Тэр намайг зовлон шаналн бүгдээс аварсан бөгөөд би дайснуудаа нүдэрээ харсан. За энэ ч итгэлийн амьдрал хүчээр биш, сайн дураар. Хэн нэгэн тааруулдаг биш, сайн дураар. За жоохон байгаад ээж аав намайг чи хайрлаад өгөөч, үгэнд ороод өгөөч гэсэн ч хүүхэд ойлгодоггүй. Өмүүлэл байдаг,
дураараа байдаг. Гэтэл өөрсдөө том болоод ээж аав болсныхаа дараа ээж аавынхаа зовлон хайрыг ойлгодог. Ардаа цагаан сараар битгий ирээрэ гэсэн ч очдөг штэ. Хайртай учраас. Өвчтөө үед нь битгий ирээрэ гэсэн ч гүгээд очдөг штэ. Хайртай учраас. Тэгвэл намайг аварсан эзэн чуулганаар дамжуулан итгэлийг маань өсгөхийг хүсэж байна. Үгээр дамжуулан өөрийгөө мэдүүлж, өөрийнхөө хүслийг мэдүүлэхийг хүсэж байна. Тэгвэл аврагдсан бол итгэлээр өөрөө хүсээд чуулган дотор, үгэн дотор, эзэн дотор байдаг. Хэн нэгний шахалт шаардлагаараа биш. Өөрөө хүсээд. За тийм учраас хэн нэгэнд итгэлийн амьдралыг тулгадаггүй юм. Үгээр дамжуулан өөрөө ухаардаг учраас. Гэхдээ ахын дүүс нар маань хайртай учраас та бүхнийг дууддаг. Хүсдэг. Ирээч гэж шаарддаг. Харин ирээд үгээр дамжуулан Бурхныг мэддэг, Бурхныг хайрладаг, Бурхны хайрыг ухаарах тусам эзний алдрын төлөө амьдрахыг, эзэнд талархахыг, эзэнд алдрыг өргөхийг, эзнийг өргөмжлөхийг хүсдэг учраас үгээр дамжуулан өөрчлөгддөг. Итгэл нь өсдөг. Амьдрал нь ч өөрчлөгддөг. Эзнийг баярладаг амьдралаар, эзний хүсдэг амьдралаар өөрчлөгддөг. Тэгэхээр итгэлийн амьдрал эзний аргаар. За Каиныхыг яагаад аваагүй вэ? Зүгээр л өөрийнхөө бодлоор амьдраад байгаа. Өөрийнхөө хичээл зүтгэлийг Бурхан авна гэж бодоод. Нөгөө хэлбэрийг нь Бурхан авна гэж бодоод байгаа. Харин Абель итгэлээр өргөсөн. Энэ нь Бурханы аргаар. Миний итгэлийн амьдрал маань Бурханы баярладаг итгэлээр амьдраад байна уу? Эсвэл өөрийнхөө амьдраад байна уу? Олон хүмүүсээс ингэж сонсч байсан. Үг нөхрөлдөө ирэхгүй байгаа юм. Уцаар яриад, тааралдаад үгэндээ ирээрээ, нөхрөлдөө ирээрээ гэхэд би ажилтаа байна. Гэхдээ би сэтгэлээрээ Бурхантай хамт байгаа. Би ажилтаа байна. Гэхдээ би сэтгэлээрээ чуулган дээр бараг очсон байгаа. Ингэж яриад идэг. Харин зарим хүмүүс ирээд суудсан хэрнээ ухаан санаа нь шал өөр газар. Бурхан энийг хүлээж авах болов? За. Эхнэр нь нөхөртөөгөө ярьж гин, аав нь хүүхдүүдтэйгээ ярьж гин. Гэтэл эхнэр нь хүүхд нь ингээл шал өөр юм бодоо суугаад байвал ямар байх вэ? Багш нь хичээл зааж яхад сурагчт нь зүгээр ингэсэн байж ивэл багш сайхан байх болов? Шууд загиндаг штэ, анхаарал өгөөч ээ гэд. За. Энийг авна гэж бодоод идэг. Чуулганд байгаа хэрнээ сэтгэл нь алсгол. Бурхан сэтгэл бүх зүйлийг тань хүсээд байна. За, магадгүй та бүхний хүүхдүүд хол байгаа хэрнээ өөж хайртай шүү, сэтгэл минь тантай хамт байгаа шүү. Тэгвэл би ажил ихтэй завгүй байна. Энэ жилдээ очиж чадахгүй гэвэл ямар байх вэ? Хэцүү шттэ. Гэтэл би өөрөө Бурханы өмнө тэгж амьдраад байдаг. Тэрүүгээр энүүгээр гэж завгүйг явж байгаа хэрнээ сэтгэлээрээ би Бурхантай хамт байгаа. Бурхан миний сэтгэлийг, биеийг таныг өөрийнхтэн тэр чигээр нь хүсэж байна. Хайрлаж байна. Тэгвэл үг нөхрөлдөө ирсэн сэтгэлээч би өргөж байна. За ийм яриад байхад өөдөөс ярьдаггүй, анхаардаггүй хүн урд сууж гин. Зүгээр хантаа ярьж байгаатай адилхан байдаг. Энэ хан руу хараад ярих юм бол хан над руу юм ярихгүй,
хан толгоо тохихгүй, хан хариу хэлэхгүй. Гэтэл эртсэн хэрнээ сэтгэл нь хол байна. Өөр газар байна. Яг л хөшөөтэй адилхан, баримлтай адилхан. Харин Бурхан бүх зүйлээ өргөсөн. Одоо сэтгэлээ өрг гэж байгаа юм. Бүх зүйл талрах гэж байгаа юм. Бурханыг чин сэтгэлээсээ хайрл гэж байгаа юм. 1-р Самуэль 15-р бүлэг дээр Бурханы хүсэл гарч байгаа. Эзэн шатаал дахлаас илүү, хуцын өөхнөөс ч илүү, ямар ч гоё дахлаас илүү таныг өөрөгт нь хүсдэг, дуулууртай байдлыг хүсдэг гэж байгаа. Би юм хийлээгээд өргөлөөгээд сэтгэл минь хол байвал Исая номон дээр гарч байгаа Израилийн ард түмэнтэй яг адилхан. Уг үйлдэл ам нь хайрлаад байгаа юм шиг хэрнэ? Сэтгэл нь хол. Энэ биш. Энийг Бурхан хүсдэггүй. Энийг Бурхан мэдэж байгаа. Харин Бурхан намайг авраад одоо бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүч чадлаараа Бурхан эзэндээ үйлчил, Бурхан эзнийг хайрл, Бурхан эзнийг өргөмжил. Бурхан үүнийг л хүсэж байгаа. Намайг аварсан Бурхан. Тэгвэл би итгэлийн амьдралдаа Каин шиг дахил өргөж өрөөсөө болохгүй. Хийж байгаагаа болж гин гэж, ярьж байгаагаа болж гин гэж бодож өрөөсөө болохгүй. Заримдаа би уучлалцсан шүү, би чамайг уучлалч шүү гэсэн хэрнээ үйлдэл нь биш байдаг. Энэ худлаа яриад байна. Эсвэргээрээ уучлаагүй юм шиг хэрнээ хайр нь мэдрэгддэг. Тэгвэл хайртай бол үйлдэл нь сэтгэл нь тийм байх хэрэгтэй. Бурхан мэдэж байгаа. 2000 жилийн өмнө Есүс энэ ертөнцийн ирээ зогсохгүй. Загалмаа дээр хамгийн сүлд бүгд гүйцэлдлээ гэсэн. Энэ ертөнцийн нүгэлтнүүдийг хайрлах гэж ирсэн. Хайрлаж үйлчилж амьдрсан. Тэгээ зогсохгүй амиа там руу явж байгаа нүгэлтнүүдийн төлөө өгсөн. Бурхан зүгээр амьдрсан юм биш. Зүгээр үйлдсэн юм биш. Одоо тэгвэл аврагдсан хүнд үлгэр дуурайлал болоод үүнийг үлдсэн. Би яах вэ? Тэгвэл эзний хүслийг үлдэж, энэ төрөлцсөн сүнслүүдийг хайрлаж, эзэнд үйлчилж, ахын дүүс нартай үйлчилж, эзнийг өргөмжлөж амьдрна. Эзний хүслийг үйлдэж амьдрна. Тийм л учраас Эфес 4-р бүлгийн 1-дээр та нар дуудагдсан тэрхүү дуудлагатаа зүй зохистой амьдрахыг хичээ. Бурхан намайг юуны төлөө дуудсан бэ? Сайн идэж ууж зугаацж цэнгүүлэхийн төлөө биш. Зүгээр жаргалтай хөгжилтэй гоё амьдруулахын төлөө биш. Сайн мэдээний төлөө дуудсан. Энэ ертөнцийн баяр хөөр гэдэг зүйл ертөнцийн зугаа цэнгэл гим нүгэлтэл байдаг. Харин аврагдсан хүн сайн мэдээний төлөө зовсон ч мөнхийн найдвар байгаа учраас талархаад баяр хөөртөө амьдрдаг. Эфес номон дээр та нар түүнтэй хамт зөвхөн итгэх бус зовхонч та нарт сойрхогдсон гэж байгаа. Эзний төлөө амьдрна гэдэг нь эзний төлөө зовхыг хэлж байгаа. Тэр зовлонгийн эцсийн үр дүнд Бурхан алдрыг авдаг, Бурханы хүсэл биелэгддэг. Эцэст нь мөнхийн баяр хөрлөө Бурхан дээр мөнхийн баяр хөөр байгаа. Бурханы орших газар Деважинд амрах болно. Бидний жинхэнэ амралт Деважинд байгаа. Бидний жинхэнэ баяр хөөр Деважинд байгаа. Энэ ертөнцийн нэг зовлонг давж гарсан ч
дахиад нэг зовлон гараад ирдэг. Нэг асуудал шийдэгдсэн ч дахиад нэг асуудал гараад ирж байгаа биз? Энэ ертөнцийн аврагдсан хүний жинхэнэ амралт мөнхийн деважинд байгаа. Тийм учраас бүх зэрэг, бүх сэтгэлээрээ энэ төгсгөл рүүгээ яарж байгаа ертөнцид одоо би юу хүсэх юм? Хичнээн зүйлийг оллоо гэд орхиод л явна штэ. Библиэлд Матай номон дээр сүнсэндээ ядуу хүн ёроолтой. Энэ нь баян байх нь гим гэж байгаа биш. Эсвэргээр эрх мэдэл бүх зүйл байгаа. Эд материал бүх зүйл байгаа хүн Бурхныг хүсдэггүй, Бурхныг хайдаггүй. Харин амьдрал дундаа зовж байгаа нэгэн, сэтгэл дотроо ядуу нэгэн, зовж байгаа нэгэн Бурхныг хайдаг. Олдог, аврагддаг. Сүнсэндээ ядуу гэдэг нь зүрх сэтгэлээсээ эзнийг хүсэж байгаа, хайж байгаа хүнийг хэлж байгаа. Бурхан миний үг үйлдэлийг биш, Бурхан миний сэтгэлийг хүсдэг. Инглигээд үг үйлдэл хоосон гэж байгаа биш. Еврей биш ээ. Яков номон дээр итгэл үйлс нэг шүү гэдгийг хэлж байгаа. Тийм учраас Бурханы өмнө сайнаар үйлдэж байна. Сэтгэл байхгүй бол хоосон. Эсвэргээр итгэл ярьдаг хэрнээ үйлдэл байхгүй бол хоосон. Би итгэж байгаа бол эзнийг хайрлаж байгаа бол адилхан үг үйлдэл ч гэсэн үйлс ч гэсэн гардаг юм аа гэдгийг хэлж байгаа. Тэгэхээр бид нэр Бурханы өмнө Калиб шиг дахил өргөх биш. Уучлаарай, Каин шиг дахил өргөх биш. Бид нэр Абель шиг Бурханы аргаар сэтгэлээ өргөх хэрэгтэй. Чин сэтгэлээсээ хайрлаж, чин сэтгэлээсээ үйлчилж. Бурханы хайр энэ ертөнцөөр ганцхан та амьдарч байсан ч таны төлөө Бурхан ирнэ. Амиа өгөх байсан. За, тийм л учраас чуулганаар Бурханы хүсэл ил гарч байгаа. За, өнөөдөр эзний өдөр ганцхан хүн ирсэн бол эзний өдөр цуслагдах болов? Үгүй. Ганцхан тэр хүний төлөө үг дамжуулагдана. Ээжүүд аавуудын нөхөрлөл дээр ганцхан хүн ирсэн байна. За боли дараа болъё гэх болов? Тэр хүний төлөө нөхөрлөл хийгдгэл болно. Энэ нь чуулганаар дамжуулан эзний хүсэл биелэж байгаа. Тэгэхээр эзэн дотор, чуулган дотор Бурхан мэдэж байгаа, сэтгэлийг мань мэдэж байгаа учраас бүх хайр, бүх хүч чадлаа, бүх алдрыг Бурханд өргөөд хамтдаа эзэнд хэрэглэгдсэн ахын дүүс нар чуулган болоод амьдарцгаая. За, тэгэд үгээ дуусгая. Хамтдаа залбирая. За, дуусаад би түр зарлал хэлнэ. Биднийг хайрлаад аварсан эзэн таны нэгүсэлд чин сэтгэлээсээ талархаж байна. Та биднийг авраа зогсохгүй амьд үг ажилдаг чуулган дотор үгээрээ дамжуулан өөрийнхөө хүслийг мэдүүлж мөн эзэн таны алдрын төлөө амьдрах хэрхэн амьдрах ёстойг маань зааж сургаж ухааруулж байгаад тань талархаж байна. Энд ирэх ёстой байсан ч хараахан ирж чадаагүй бүхий л ахын дүүс нартай минь хамт байгаарай. Хаанч бай, ямар ч нөхцөл байдалд амьдрдаг вэ? Эзэн таны алдрын төлөө бүхнийг хийж чадахад нь та туслаарай. Амьдрал дунд нь зовлон саад бэршээл байгаа. Итгэл сэтгэлд нь уруу татлаг зовлонч гсэн байгаа. Тийм хүн байгаа бол та хайр нэгүслийнхаа мутраар зууран барьж хүн бүрийг сахиж хамгаалаарай. Энэ газарт амьдарч байгаа бүхий л сонсголгүй хүмүүст сайн мэдээ тарааж чадах мэрэгүү ухаан хүч чадлыг ахын дүүс нарт минь дүүргээрэй. Биднийг үргэлж хайрладаг Есүсийн нэрээр талархангуй залбирлаа. Амен. За, түр нэг зардал хэлээд тахэ. За, чухал учраас хэлж байгаа. За, одоо ингээд манай чуулган одоо төв чуулганыхаа 2 давхарт байгаа штэ. За, тэгээ тийм болохоор за заримдаа ингээд нөгөө амрахнаар орж гараад ажиллаа бүтээх одоо тохиолдол байсан. Одоо энэ галтогооны хажуудлын хаалга байгаа. За, одоо яг энэ цаг мөчөөс ахуулаад
ахын дүүснэр маань тэр хаалгаар орж гарч болохгүй шүү. За магадгүй төв чуулган руу орж одоо кофе шоп руу ч юм уу хүүхдүүдэд авах гэж байгаа бол угаасаа хаалга байгаа штэ тий. Яг энэ үүднийхээ хаалгаар гараад чуулганы хаалгаар ороод орж гарч байгаараа. За өмнө нь яг тийм байсан штэ тий. За яг л өмнөгшгэ гэсэн үг. За энийг арай одоо чөлөөтэй байхгүй гарч орохыг маань одоо боож ийн гэж бодох хүн хүүхэд чиг бодох хүн арай байхгүй бах. За юм болохоор за одооноос ахуулаад за тэр хаалгаар орж болохгүй. За бас ингээд чуулганы сургуулийн хүүхдүүд бас орж ирдэг, бас гардаг. За хаалган дээр ингээд бичиг наачсан байгаа. Тэгэхээр за хүүхдүүдтэй ч гэсэн хэлээд нэг удаа сануулчихад болох болов гэж бодож байна. За тэгээд тэр нь олон төрлийн шалтгаан бас байгаа. Тэгэхээр энийг манай ахын дүүснэр маань сахиасаа гэж хүсэж байна. За зарлал хэлэх болно.